Хүний папиллома вирус хорт хавдар болон бусад төрлийн өвчин үүсгэгч хэд хэдэн хэв шинжийг агуулдаг. Бид хорт хавдар үүсгэгчийг онцгойлон ярьж байгаач бэлгийн үе ургацаг үүсгдэг хэв шинжийг төдийл хүндэхгүй байгаа юм а. Бэлгийн үе ургацаг нь бэлгийн замаар халдварлахаас гадна халдвартаа ихээс төрсөн хүүхдэд төрөх замаар дамжин халдварлах боломжтой. Үүний уршихаар хүүхдийн амьсгалын замд үе ургацаг гарч богино хугацаанд хүүхдийг амьсгалын дутагдалд оруулдаг аюултай. Харин хүний папиллома вирусын эсрэг вакцинд хамрагдсанаар өргөө болоод хүүхдээ энэ аюулт өвчнөөс хамгаалж байгаа явдал юм а. Тэр хүүхдэд дамжсан тохиолдолд амьсгалын замын папилломатоз буюу одоо энэ амьсгалын хоолойд нь уушиг хүртэлгийн хоолойд нь маш жижиг тийм нөгөө үе ургацаг шиг юм одоо ургацдаг гэсэн үг. За жишээ нь зарим тохиолдолд нөгөө дууны хөвчин дээр нь ургацдаг. Тийм тохиолдолд хүүхдүүд амьсгалж чадахгүй болдог. Дууны хүч одоо юун дээр ургацсан тохиолдолд маш олон тооны хагалгаанд орох шаардлагатай болдог. Жишээ нь зарим хүмүүс бол одоо хүмүүс тэрнийг сайн мэддэггүй учраас эмчнэр бас нэг ярьдгүү. Эцэгчүүд юунаас болоод байгааг нь мэддэггүй. Гэхдээ эмнэлэгт хандж байгаа тийм тохиолдлууд маш бас илбэг байгаад байгаа. Тэгэхээр яадгүй гэхээр тухайн хүүхд бол бүтэн наркозтой заавал хагалгаанд орох шаардлагатай. Нэг хүүхд жилдээ зарим 5-10 тохиолдолд 10 удаа хүртэл ийм хагалгаанд орох шаардлагатай болдог. Яг л тэр үе ургацагч чинь ургач нь тэгээ нөгөөхийн механик аргаар хагалгаа хийж түүж авч байгаа байхгүй. Түүж аваад дахиад хэсэг хугацааны дараа ургаад амьсгалж чадхаа болчдөг. Тийм учраас нөгөө тагтаг папилломатоз гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ийм өвчлөл бас байгаад байгаа. Тэгэхээр энээс бас сэргийлдэг гэдгээрээ маш давуу талтай вакцин байхгүй. Зөвхөн хавдраас гадна ийм бэлгийн үе ургацаг хүүхдүүдэд амьсгалын замын тагтаг папилломатоз гэдэг ийм олон өвчлөөс сэргийлдэг урьдчилан сэргийлэх боломжтой вакцин гэсэн үг. Хүний папиллома вирусээс сэргийлэх вакцинжуулалтад хүүхдүүдэд хамруулснаар хорт хавдар болон бэлгийн үе ургацаг, эрэгтэйчүүд шодоо хошногны хавдар, мөн ам залгуурын хавдраас сэргийлэх боломжтой болох юм а.